За энэ дээр асууд тодруулах нэг хоёр зүйл байна. За энэ нэгдүгürt энэ аймгийн хоёрдугаар зүйл дээр аймгийн харьцах цолны асуудал нь ингээд яг хуулинд бичлэлтгүй орхигдсон байна гэж ингэж ойлгож болох уу? Ингээд тийм учраас нэмж яана гэж ингэж ойлгож болох уу? За гуравдугаар зүйл дотор байгаа энэ 128 хүртэлх бүх гэснийг 256 хүртэлх энэ төр гэдэг энэ залтуудаа нэг тодорхой яг ямар зайлшгүй шаардлага байгаа юм бэ? Энийг нэг тайлбарлаад өгчөөч гэдэг асуудал. За гуравдугаарх нь бол энэ яг тодорхой яг танд протокол асуумаар энэ 2021 оны буюу одоо бидний хэл заншнаар ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмын залуучуудын одоо жилийн хүрээнд олгосон зохион байгуулсан наадмаар тодорхой даваануудыг хангаж одоо цолны болжил хангасан бөхчүүдэд улсын цолыг нөхөн олгоно гэж ойлгож болох уу? Энийг та хариуцлагатайгаар хэлчихээч. За тэрний дараагийнх нь болохоор тэр баяр наадмын тухай хуулийн дотор байгаа энэ 24-1 та өөрөө бас яг тэр үед хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга байсан байх. Бид хэд бас энэ хуулийг үндэсний баяр наадмын тухай хуулийн хамгийн сүүлийн өөрчлөлтүүдийг ярьж ирсэн. Тэгээ баталсан. За энэ дотор цаг хугацаатай заалт буюу 25 оны 6 сарын 1 хүртэл хугацаанд одоо тухайн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь оруулж ирээд энэ морины стандартыг батлаад энэ стандартын дагуу одоо бүртгэл хийгээд энэ бүртгэлд бүртгэгдсэн мордыг уралдуулахаар хуульчилж өгсөн байгаа. Тэгэхээр энэ заалтыг би бол бас энд одоо хасах юм саналтайгаа эсвэл энэ одоо юу гэдэг энийг энэ хуулийн дотор зарчмын зөрчилдөд санал гаргаад ч юм уу одоо засаж залруулж яг цаг хугацааны зөрчилгүй болох асуудал дээр та ямар бодолтой байна гэсэн асуултуудад хариулт. За нэгдүгээр асуулт бол тийм ээ тоон гişүн нэг техникийн зүйл байгаа. Одоо угаасаа аймаг цэргийн наадамд бол харьцаг зөөлө болгож байгаа. Аймаг цэргийн харьцаг гэж явж байгаа. Энэ дээр бол энэ техникийн югасныг энэ засаж байгаа нэгдүгээр шүү дээ. За хоёрдугаарт ерөнхийдөө одоогийн хууль тогтоомжоор бол за сумын наадамд 64 хүртэл аймаггийн наадамд 128 хүртэл байгаа. Хүртэл шүү. Тэгээ энэ тоондоо нөгөө багталцахгүй учраас за сүүлдээ энэ бүртгэл дагсан авилгал нутаг усаараа талцах эндээс болж бөөн хилэн гарч байгаа. Үндэсний бүхээр хичээлж байгаа залуучуудын тоо бол нэмэгдсэн. Тэгэхээр ерөн зүгээр одоо аймгийн наадам дээр бол 256 хүртэл сумын наадам 128 хүртэл гэдгийг зөв нээж өгч байгаамаа. Тэгээ 64-өөч барилж болно 128-аарч барилж болно. Тэгэхээр энэ болцоог нь олохгүй бол нөгөө үндэсний өв соёл бөхөөрөө хичээлийн барилтыг гээд хүрээд ирдэг. Бүртгэл дээрээсээ эхлээд хасагддаг. За тэгээ баяр наадам биш тэргээр одоо ерөөсөө бөөн хэрүүл урал болдог. За энэний цаана бас одоо бүртгэлийн хураамж дээр авилгал явагдаж байгаа зүйл байгаа. Ийм зүйлүүдийг бас засалруулад орон нутагт нь боломжийн нөгөө тухайн үед бас гишүүдээс энэ санал гараад л засгийн газрын өргөн барьж ирснийг өөрчилж ирсэн. Тэгээ ингээ багаснасаа бас орон нутагт бас жоохон асуудлууд үүссэн. Нэгдүгээр асуулт. За дагж мөрдөх журмын хууль бол боловсруулсан. Дагж мөрдөх журмын хуулиар бол одоо 2022 онд тэр баяр наадмын тухай хуулийг шинжилэн батлахдаа дагж мөрдөх журмын хууль хийсэн. Гэтэл тэр дагж мөрдөх журмын хуулиараа энэ цолны маргаантай асуудлуудыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн ерөнхийлөгчид уламжлал шийдвэрлүүлнэ гэсэн чинь эрх бүхий байгууллага гэдэг нь хинбэ гэдэг нь одоо хүртэл боломжгүй учраас хэрэгжүүлэх боломжгүй байгаа. Тэгэхээр би тэрийг зөвхөн процессчул тодруулаад 1987 оны бүх ард түмний спортикадын одоо 33 тойргийн барилд байна 29 давсан Ломбын эрхэм баяр начнаас хойшоо яг Монгол Улсын үндсэн хууль заасан төр болон нийтийн эрх зүйн этгээдэд өргөдөл гаргаад шийдэгдэхгүй буюу баяр наадмын хуулийг 2003 онд батлахдаа энэ асуудлуудыг орхигдуулсан асуудлууд байгаа. Энд одоо 7-8 хүний асуудал. За араас нь 2021 оны одоо Монгол төрийн наадам тасрах ёсгүй гэж үзэж за энийг одоо үе үйл одоо төрийн өндөрлгүүдтэй за эргээд бөхчүүд уулзахад шийдэж өгнө л гэдэг асуудал байгаа. Тэгээ энийг нь одоо оруулаад шийдвэрлэе гэдэг байдлаар л энэ дагж мөрдөх журмын зохицуултыг тодорхой болгож өгч байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монгол бүхий холбооны саналыг үндэслэн баяр наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчд уламжилж нэг удаа шийдвэрлэнэ. Дахин юм юзаж гаргахгүй гэдэг байдлаар дагж мөрдөх журмын зохицуултыг хийсэн. За ямар этгээдүүд цол авах гэж нэгдийг би зарлчаа. Нэгдүгээр 1987 оны бүх ард түмний спорт гадад
33 тойргийн барил дээр 29 тавьсан Ломбын эрхэн баяр Говьтай аймгийн Тогон сумын яриад улсын начин хүн улсын занцалтай болно. 1989 оны наадамд үзүүрлэж арслан цол аваад маргааш нь хураалгасан. 1970 ардын хувьсгалын 70 жилийн ойгоор төрүүлсэн. 1994 оны 734 бүхийн барилдаанаас 9 тавж үзүүлсэн Бажинам аварга цол акнэ. Энэгээр угаасаа өрөд томлог гаргацсан. За 70 жилийн ойгоор үзүүлсэн Пунцгийн Сүхбат агсан цолын нэхэж болгоно. Өөрөөр хэлэх юм бол Пунцгийн Сүхбат агсан амьд зэрүүн багтаа өргөдөл гомдлоо гаргасан. Өргөдөлт нь хариу өгөхтэй байхгүй. За ингээд наашаа яваад 1994-95 оны засгийн газрын тогтоолоор байгуулагдсан өндөргийн зан удрын мэлмийн нээсний айн барилдаанд одоо цол аваад 2 сарын дараа буюу 9 сард бүх цолуудын тэмдэгтэн хураага авцсан. Энэ дээр одоо амьд зэрэг үлдсэн 2 хүн байгаа. Батуйг начин заан цол аавна Инхтвэ гэдэг аймгийн арслан байж байгаа. За наашаа яваад Мөнгөрдөө арслан 3 үзүүрлээд тухайн үеийн жишг уламжлаараа арслан золтой болж исэн энтэй болоод дүүцүүлж бас өөрийгөө өргөдлийг ч юм уу хүсэлтийг гаргаж исэн гам тогтох гард байгаа. Одоо цол ахнэ. За ингэж яваад энэ дээрээс бас дүүцүүлж олгож болох хүмүүс гэдэг дээр бол одоо сумын азар авраг ярьдсан байлээ. Тэгтээ хүсэлт өгсөн юм бол байхгүй. Энэ дээр бол хууль гаргаа бүгдэнд нүгэн гэсэн юм байхгүй. Хүсэлтээ гаргуул өөрөө зөвшөөрөөд хүсэлтээ гаргуул шийдъя гэж байгаа. За ийшээгээ дараа нь бол ингээд 21 оны наадам дээр Батүлзий, Ууган баяр, Чин чулууны Батчулуун, за Довчин Сэмбэ, за Булганы одоо Эрдэнэ илгийн одоо Амгалан, за дээрэс нь Нямпүрвийн за Батцайхан, за Цэвэн бүрийн Адья, за Баатрийн Урт насан, Инхтүрийн Мөнхбаатар, за Батчаргалын Хадбаатар гэсэн ийм ерөөсө 17 оны л асуудал Монгол бүхий холбооноос өргөдлүүдэд өгсөн асуудлуудыг шийднэ. Тэгээд тэр дагж мөрдөгч урмын хууль ерөнхий байгаа учраас бүхий холбоо шууд ерөнхийлөгчд уламжлах уу эсвэл баяр наадмын хороогоор уламжлах уу гэдэг байдлаасаа гацчаад байгаа асуудлыг л би процессжуулж өгч байгаамаа. За энэ хууль дээр морины асуудал бол хөндөж орж ирээгүй. За үнэхээр одоо хөндөх асуудал байдаг бол одоо бас тусдаал хууль санаачлах асуудал багшгүй. Та нөгөө баяр наадмын тухай хуулийн 21-р зүйлүүд дээр ярьж байгаа шүү. Энэ дээр одоо түрүү сайн зэрэг гишүүн маань бас энэ тодорхой одоо бүхчүүдийн нэр хэлсэн Монгол түмний одоо хайртай бүх Монгол улсын гард цолтойгоор одоо тэнгэр тайлсан Пунцгийн Сүхбат агсны талаар бас ярьж байна. Тэгэхээр энэ одоо хууль өөрөө шудраг байх ёстой тийм ээ. Тэгэхээр нэгэн тал энэ өмнө нь одоо өргөдлөө гаргасан, өмнө нь амжилт үзүүлсэн бүхчүүдийн асуудлыг ярих юм бол энэ дотор нэг одоо хүний асуудлыг би ярья үгэн дээр хэлчихье гэж бодож байна. Төв аймгийн Мөнгөн морьт сумын уугуул Лувсан мөрийн чимд буюу Мөнгөн морьтын чимд нэрээр олон далдарсан одоо улсын арслан цолтойгоор одоо ийм бүх байдаг. За энэ хүний би бас одоо өндөр амжилтуудыг нь дурдъя гэж бодож байна. 1934 онд 9 давж үзүүрлсэн, 1935 онд 10 давж төрүүлсэн, 1936 онд мөн 9 даван үзүүрлсэн ийм одоо мундаг амжилт үзүүлсэн бүх байгаа. Энэ хүн өөрөө улсын одоо арслан цалтайгаар Тэнгэрийн оронд одсон. За тэгээд Мөнгөн морьтын одоо хүчтэй бөхчүүд Монгол улсын харцаг нагнаад ирж нарын хамтдаа ингээд бас нэг нутаг усныхаа нэрийг гаргаж ингэж барилддаг байсан бүх арслан цолтойгоор ингээд тэнгэр тальсан байд юм а. Тэгэхээр одоогийн яг энэ дагаж мөрдөж байгаа цол олох одоо журмаар ярих юм бол энэ бүх Монгол улсын даян авраг цолны болцлыг үзүүлсэн ийм одоо бүх байгаамаа. Тэгэхээр одоо даян авраг биш байлаа гэхэд одоо шударгаар мөн одоо бусад одоо цолын ахуй зохицуулах бөхчүүдийн адилаар энэ амжилтыг нь тооцож бас одоо асуудыг шийдэж өгөх ийм одоо саналтай байна. Нутаг орон Монгол түмэн Монголын бөхчүүд бөхөө тайртай ардан бүгдээрээ энэ хүнийг бас дэмждэг юм а гэдэг үгийг хэлье.